Даяарчид шинжлэх ухаан технологийн дэвшлийн эрен үед эх оронч сэтгэлгээтэй амьдрах ухаанд суралцсан эргэн төлөвшүүлэх Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийг Монголын медиа корпорац дэмжиж байна. Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, үндэсний хэл соёл, ёс уламжлалын эрхэмлдэг эргэн болгож төлөвшүүлэхэд эцэг эх төрийн байгууллага, олон нийт та бидний оролцоо, хамтын ажиллагаа хамгийн чухал. Иймд Монголын медиа корпорац Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийг дэмжин боловсролын шинжилгээтэй холбоотой мэдээллийг Eagle News телевиз, Ардын эрх сонин, үндэсний тойм сэтгүүл, Eagle CGM цахим хуудасаар дамжуулан өдөр бүр танд хүргэнэ. Зөв Монгол хөтөлбөр сургуулийн өмнөх боловсролыг орхитуулаагүй. Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд ч гэсэн өөрсдийнхөө авьяасыг, ур чадварыг нээж амьдрах арга ухаанд суралцж байна. Тэд банш чимхэж, тоглонгоо тоолж, өөрийнхөө дуртай сонгосон, сонирхсон зүйлээ суралцж байгааг энэ удаад онцлоё. Хүүхдүүд одоо хичээлдээ илүү сонирхолтой болж, шин зүйл амархан сурдаг болсон гэж багш нар эцэг эхчүүд ярьж байна. Шинэ арга зүйгээр хүүхдийг хичээлээр шахах биш, тоглох явцад нь сургахыг гол чиглэл болгожээ. Жишээ нь 64-р цэцэрлэгийн ахлах бүлгийн багш тоглоомын аргаар дуугжмын хичээл зааж байгааг та харж байна. Хүүхдүүдийг өөрийнхөө дураар хамгийн чангаараа хашгир гэж хэлж, хүүхдүүд дуртай нь аргагүй хашгиралдаж, гэхдээ хоолойнд нь ямар өөрчлөлт гарч байгааг мэдрүүлж байна. Тэгвэл бүр бүгдээрээ хамгийн чангаараа дахиад нэг хашгираад үзье тийм үү? За тий. Таяас. Яач. Хооланд маань өөрчлөлт гарч ийн үү? Ямар өөрчлөлт гарч байгаа юм бол? Машинаа сайн ингээд чанга хашгирсан чинь Хоолоо маань ингээд жоохон өвдөж ийн те? Яагаад өвдсөн гэж бодож ийн та нар? Маш чанга хашгирсан учраас бидний хоолоо өвдсөн юм байна тийм үү? Харин дараа нь чанга сул хийлсэн агаарын бөмбөлгийг хагалж ямар аваа гаргаж байгааг нь сонсгосон. Аяараас чангаас аяарлуу дуурж ийнө та нар анхааралтай сонсоорой заяа. За багш нь хагаллаа. Дуурсан уу? За зөөлөө. Ингээд өнгө болон дүрсний том жижигээр дамжуулж аваа гаргаж үзүүллээ. Эцэст нь хүүхдүүд цоглоор хөгжмөөр өнгө хэлбэрээр нь хөгжим дарсан юм а. Шар. Ногоо. Шар. Хөх хөнгөн дээр байрлуулаарай. Улбар шар. Улаа. Анхааралтайгаарай. За өнөөдөр бүгдээрээ ямар дууг тоглосооч вэ? Маш сайн байна. Ариун зулын ай туулаад өг хөгжмөдөд сурлаа. Өнөөдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бүх хүүхдүүдтэй багш нь баяр хүргье. За Энэ бол хүүхдийг тоглонгоо суралцуулах аргын нэг. Дээрэс нь багш өөрөө ч хичээлээ хөнгөн зааж өөртөө ачаалал өгөхгүй байна. Ялангуяа хөдөө орон нутагт дуугчмын багш нар ховор байдаг учраас ийм мэтийн аргыг бүлгийн багш нар хэрэглэвэл үр дүнгээ өгөх юм а.
Мэдээж бас үйл ажиллагаа бүх үйл ажиллагааны дүнд дээр тоглоомын аргаар энгийн хэлбэр аргаар хүүхдэд л маш энгийн аргаар л яаж хүүхдэд ойлгуулах вэ гэдгийг Хүүхдүүдийн зүгээс илүү хичээлдээ идэвхтэй болсон ч юм уу, дуртай болсон ч юм уу, тиймэрхүү өөрчлөлт ажиллагдсан уу танд? мэдээж хурцтай. Яагаад гэвэл одоо хүүхдийн өөрийнх нь хамгийн энгийн зүйл бол одоо эд яг насанд нь нөгөө тоглодог үе учраас тоглоомын аргаар л тэр үйл ажиллагааг ойлгуулахад л хүүхдэд маш энгийн аргаар л сайн сурж байгаа гэж бодож байгаа. Өмнө нь бол багш төвтэй багш голлож бол үйл ажиллагааг явуулаад хүүхдэд зөвхөн одоо мэдээлэл өгөх тийм л зорилготой байсан бол одоо бол хүүхдүүдэд тоглоомын аргаар мэдээлэлээ мэдлэг болох тал руугаа илүү ажиллаж байгаа. За үйл ажиллагааны гол цөм нь болохоор хүүхэд учраас тоглоомын аргыг илүү сонгож авах юм бол тухайн багшийн одоо хүүхдэд өгөх гэж байгаа мэдээлэл нь яг хүүхд дээр очиж мэдлэг болох юм а гэсэн тэр байр сууриасаа ер нь сүүлийн үед бол хүүхдэд хөгжүүлэхдээ тоглоомын аргыг түлхүү анхаарья гэсэн ийм бодолтой байгаа учраас сая бүлгийн багшийг бол хөгжмийн үйл ажиллагааг заалгалаа. Энэ нь ямар давуу талтай юм бэ гэхээр одоо сүүлийн үед бол мэрэгжлийн багш нар тэр тусмаа хөдөө орон нутагт мэрэгжлийн дуу хөгжмийн багш хувирсан ийм үед бол бүлгийн багш ч гэсэн та өөрөө хүүхдэд заах гэж байгаа арга зүйгээ одоо зөв сонгож чадах юм бол ямар ч үйл ажиллагааг явуулж болох юм а гэсэн үндслэлээр заагдсан. Яг хүүхдээр гарсан өөрчлөлт гэх юм бол илүү дур сонирхолтой тухайн зүйлийг мэдээ гэсэн хүсэл тэмүүлэлтэй болж ирж байгаа. Яагаад гэвэл хүүхдийнхаа нөгөө бага насны хүүхд чинь тоглоомыг илүү сонирхож тэрүүгээрээ илүү хөгждөг учраас тэр талыг барьж авсан болохоор хүүхдэд илүү үр дүнтэй ийм үйл ажиллагаанууд болоод байна гэж үзэж байна. Хүүхдүүд нь өөрсдөө тоглонгоо сурахаар багштаас илүү ажил хөнгөвчлөгдөж байгаа болов. Илүү хөнгөвчлөгдөж байгаа. Хуучин чинь бол яг стандарт барайл тийм ээ. Яг нэг хүүхд болгоныг ингээл сурах гал багш өөрөө илүү ингээ хүч гаргадаг байсан бол одоо ямар ч тийм асуудалгүйгээр багш өөртөө зовлонгүйгээр тоглоомыг ашиглаад тэр мэдээлэлээ мэдлэг болгоод өгчөж байгаа. Тэгэхээр хүүхдүүд илүү сонирхож тий сонирхсан юмдаа хүүхд чинь илүү сурдаг штэ. Тэгээд тэр талаасаа илүү үр дүнтэй. Тоглох явцдаа сургах аргыг санаачлаад орхиогүй. Тоглоом хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх хэрэгслүүдийг ч хангаж өгсөн байна. Олон улсад ч сургуулийн өмнөх боловсролыг ийм байдлаар хүүхдүүдэд олгодог. Манай улс олон улсын нийт стандартыг хурдан хугацаанд авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай хэрэг юм а гэж боловсрол судлалын мэргэжилтэг хэлсэн юм а. Монгол улсын богино хугацаанд олон улсын боловсролын өндөр түвшинд хүрсэнд би туйлын баяртай байна. Энэ зөвхөн яриа биш практик дээрч тодорхой харагдаж байгаа юм. Боловсролын байгууллагаас цэцэрлэгийн багш нарыг маш сайн бэлджээ. Цаашид ч хөгжил маш хурдтай явагдаж байна. Харин одоо Баян-Онгор аймгийн Бууцагаан Баянлаг сумдын цэцэрлэгээр зочилсон сурвалжлалыг үзүүлье. Сумын цэцэрлэг гэлтгүү тогтчил цайтай, сургалт цайтай цэцэрлэг боловсролын шинжилгээх хүрээнд баггүй өөрчлөгдсөн байна. Шинжлэлийн засгийн газраас нөгөө дэвшүүлсэн Зөв Монгол хөгжих хөтөлбөрийн хүрээнд ном авьяас хөтөлбөрийг бас манай цэцэрлэг маш амжилттай хэрэгжүүлж байгаа. Тэгээд 2015 онд манай цэцэрлэг маань ном хөтөлбөрөөрөө тэргүүлсэн, авьяас хөтөлбөрөөрөө бас мөн тэргүүлсэн. Манай багш хөгжлийн төв байгаа. Ингээд бид нар бас нөгөө хүүхэд хөгжүүлэх цагаас гадна бас багш ажлын байран дээр өөрийгөө хөгжүүлэх зорилгоор нь багш хөгжлийнхөө төвүүд цуглаж бас мэдлэг боловсролоо дээшлүүлдэг. За ингээд энэ багш нарын маань суудаг компьютерууд харагдаж байна. Тэгээд өнгөт принтер, хар принтер одоо тэгэл цоологч, үдэгч бүх зүйлэр бол маш хангагдсан байна. Тэгээд хүмүүс хөгждөг юм байна. Өөрийгөө хөгжүүлэе гэж боддөг юм байна тий. Үүнийг дагаад шавнар маач маш их хөгжиж байгаа. Зөв Монгол хүн эрдэм боловсралтай Монгол хүн ном авьяас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол одоо сайн дэлхүү болж сургалтын чанар, сургалтын орчин одоо хүүхдийн ая тухтай орчин бол одоо 100% нэмэгдсэн.
Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн хүрээнд эссе бичлэгийн уралдаан зарлсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ хөтөлбөрийн дагуу юуг сурч мэдсэн, өөрийгөө хэрхэн нээснээ хүүхдүүд эсээгээр илэрхийлж илтгэл тавьсан юм. Эссе бичлэгийн уралдаанд 1080 эссе эхний шатанд ирснээс 36-г нь шилдэг гэж үзжээ. Өнөөдөр болохоор зэрэг энэ эсэгээ манай хүмүүс өөрснөөр танилцуулж байгаа. Яг энэ соёл урлагийн их сургуулийн оюутан театрт болохоор зэрэг авиасын чиглэлээр эсэ бичсэн хүүхдүүд, багш нар, захирлууд, орон нутгийн засаг дарга, тухайлан эмээн ч юм уу, ээж нь ирж хүүхдийн авиасыг яаж нэгж хөгжүүлсэн тухай ийм илтгэлийн танилцуулга явагдаж байгаа. Хүүхдүүд өөрсдийн ямар авиасыг яаж нээсэн, хэрхэн хөгжүүлсэн тухайгаа ярьсныг одоо үзүүлье. Ном хөтөлбөр миний амьдралд яаж хэрэгжиж байгаа юм бэ гэдэг тухай Өмнөгов аймагт ном хөтөлбөр яаж хэрэгжиж байгаа юм бэ гэдэг тухай илтгэлээ танилцуулахаар ярьлаа. Тэгээд миний илтгэлийн маань агуулга ерөнхийдөө юу байсан бэ гэхээр өндөр ном хөтөлбөр хүүхдүүд яг юу өгөх байгаа юм бэ? Миний хувьд 3 зүйл өгсөн. Нэгдүгээр надад өргөн мэдлийг өгсөн. Дараа нь багийн хамтын ажиллагааг зүйлийг бий болгосон. Дараа нь өөрийгөө би хэн бэ гэдэг зүйлийг ухааруулаад дэмжиж өгсөн. Тэндээ би өөрөө бүжгийн дугууланд дэлсэж орж өөрийнхөө авиас чадварыг хөгжүүлсэн. Харин өөрөө тэгэж авиас чадвараа нэг хөгжүүлснийхаа дараагаар ангийнхаа бусад хүүхдүүдэд бүжиг заасан. Эхлээд 4, дараа нь 8, дараа нь 6, сүүлдээ бүр манай их ангиараа бүжиглдэг болсон байгаа. Тэгээ энэ талаараа илтгэлээ тавьж дүгнэлтэйсэн байгаа. Зөв Монгол хүүхэд хөтөлбөр багш ажилтнууд болон эцэгчүүдийн сэтгэлд хэрхэн хүрсэн тухай жишээг Ховд аймгийн Мөнхайрхан сумын малчин бидэнд ярьсан юм а. Урд нь бол хүүхдийнхээ авиасыг мэддэггүй байсан. Тэгээ энэ авиас хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд би хүүхдүүдийнхээ авиасыг илрүүлж чадсан. Миний 12 дугаар ангид сурдаг охин болохоор шүлэг бичдэг авиаст байсан. Би тэрийг нь мэддэггүй байсан. Тэгээд утга зохиолын дугуйланд явснаар миний охин шүлэг бичдэг авиасыг мэдсэн. Хичээлийн жилийн эхэнд хүүхдүүд цэцэрлэгт явахдаа хэдэн өдөр уйлж эцэст нь арай хийж нэг юм дасдгийг эцэгчүүд мэднэ. Тэгвэл Дархуулан аймгийн 18 дугаар цэцэрлэгийнхэн хүүхдийг одоо уйлуулахгүйгээр цэцэрлэгт дасгах аргыг олсон байна. Ингээд эцэг эхчүүдийг нь хүүхдээ одоо цэцэрлэгт таслан хамтд нь явуулдаг энэ аргыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ арга үр дүнтэй байсан учраас дархан даяараа энэ аргыг хэрэгжүүлэхийг иргэдийн хурал нь шийдсэн байна. Тэгвэл хэдхэн минутын өмнө ярилцлага өгч гарч ирсэн Хөдөр чулуун гэх Өмнөгов аймгийн сурагч 2 жилийн өмнө маш өгдөө цөөтэй бүрэг хүүхэд байсан байна. 2 жилийн өмнө анх удаа илтгэл тавьж байхдаа маш их чичирчсэн учраас би ахиж хизээч илтгэл тавихгүй гэж өөртөө амлаж байсан. За гисэн ч Хөдөр чулуун өнгөрсөн Бямбгарагт 1000 гаруй хүний өмнө өөрийнхөө өөрчлөлийн талаар илтгэл тавьсан юм а. Энэ мэтчлэн Зөв Монгол хүүхэд хөтөлбөр таны миний хүүхдэд сайнаар нөлөөлсөөр байх юм а. Даяаршил шинжлэх ухаан технологийн дэвшлийн эрен үед эх оронч сэтгэлгээтэй амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийг Монголын медиа корпорац дэмжиж байна. Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, үндэсний хэл соёл, ёс уламжлалан эрхэмлдэг иргэн болгож төлөвшүүлэхэд эцэг эх төрийн байгууллага олон нийт та бидний оролцоо хамтын ажиллагаа хамгийн чухал. Иймд Монголын медиа корпорац Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийг дэмжин боловсролын шинжилгээтэй холбоотой мэдээллийг Eagle News телевиз, Ардын эрх сонин, үндэсний тойм сэтгүүл, Eagle цэгийн цахим хуудасаар дамжуулан өдөр бүр танд хүргэнэ.